За бид нар энэ хэсгээр тол барилах биерээр шулуун бодолт хэрхэн хийхийг үзнэ. За дасгалын 11-р хавцнаас Healing Phase 2 гэсэн Photoshop хүрхтгэлтэй файлыг нээж байна. Бараа өстэй эмэгтэй нүрийн хэсгийг тодруулаад тэр тухайн үндсэн ус, зүүн нүднийхэн тэр хэсэгт байгаа тохиролцсон үсийг яаж арилгахыг бид нар одоо үзнэ. За Spot Healing Brush буюу тол барилах биерийнхээ хэрэгслийг сонгоод биерийнхээ хэмжээг жижигрүүлээд за тухны хэсгээ жоохон томруулъя. За тэгээд арилгах хэсгийнхаа үзүүрээс бид нар эхэлж энэ үсийг будъя. За Shift тавчиг дарангаа нэг тавшаа явуулна. За ингээд шулуун будалд хийж арилгаж байна. За ингээд нямба яг тэр үсний ширхэхийн дагуу Shift тавчиг дарангаа маузныхаа тавчиг тавшоод явуулна. Хэрвээ үсний хэсэг үлдвэл бас дээрэс нь нэг тавшиж болно. За хөмсгөний хэсгийг төр зурд орхиё. За тэр хөмсгөний дэргэсэн хэсгний үзүүрийг 2-3 ширхэг илээ болсон хөмсгөний үсийг нэгээр нь арилгаж байна. За тэгээд хамрын дээхэн хэсэгт 2 нүдний дондох хэсэг үсийг бас Shift тавчиг дарангаа товшил тэгээд будаад явчихж байна. За тэр хөмсгөн доторх хөндлөн үсийг бид нар төр зуртаа орхиё. Дараагийн хичээл дээр өөр хэрэгслээр яаж арилгахыг үзнэ. За баруун нүдний хэсэгт тэр үсийг бас арилгая. За зургаа өшөө томруулж байгаад за эхнээс нь Spot Healing Brush биерийнхээ хэмжээг нэг давшилт хийгээд за тэгээд шулуун будалт хийгээ явуулна. За энд бас доошоо үндсэн ус байна. Тэрийг бас арилгаж байна. За тэр хормосны хэсэгт хөндлөн үсийг яг бид нар томруулж агаад ширхэгчлэн Spot Healing Brush буюу тол барилах биерээр нэг тавшаад арилгачихна. За тэр хөмсгөний дээхэн хэсгийг бол шулуун будалт хийгээд бас арилгачих болно. За ингээд энэ шулуун будалт хийх биерийн үйлдэлийг хослуулад ингээд арилгаад явчих болж байна. За буцаагаад харъя. Тухны хэсэг ус маань байхгүй болсон байна. Баруун нүдний хэсэгт үндсэн 2 үсийг бид нар арилгалаа. За шар устай эмэгтэй нүрийн хэсэгт ганц 2 толбыг арилгая. За тэр зүүн нүдний дээд хэсэгт хэсэг нөсөө толбыг арилгах байна. За бид нар Spot Healing Brush хэрэгслийнхаа биерний хэмжээг тааруулж агаад тэр хэсэгт нь будалт хийгээд за зарим тохиолдолд сайхан ажиллана, зарим тохиолдолд бол хүссэн үр дүнд очтгүй. За энэ нэг тод мэнг байна. Үнийг арилгасан боловч олигтой болсонгүй. Тийм учраас эдийцснээс backward гэсэн командыг дуудаад хуучин байдалд нь оруулаад за бид нар mode гэсэн горимоос screen гэсэн горимыг сонгоод за тэгээ type гэсэн хэсэгт нь болохоор content UI гэсэн хэсгийг үлдээгээд биенийхээ хэсгийг жоохон томруулад за тэрүүхэн хэсэгт нь будалт хийгээд үзье.
За бэрний хэмжээг 15 гэж аваад за ингээд бодолт хийгээд үзэхэд ер нь бол болж байна. Жоохон бүдгэрсэн байдалтай байна. За тэгтээ ер нь бол холоос харахад болно. За иймэрхүү байдлаар shift тавчиг дарангаа тал барилах биеэр шулуун бодолт хийж шулуун зүйлүүдийг жишээлбэл үсний ширхүүдийг арилгах боломжтой ба мөн мод буюу горимыг өөрчилж жишээлбэл скрин горим дээр зарим тал барилах үйлдэлүүдийг амжилттай хийж болдгийг саяын жишээгээр харууллаа.